Организаторы Хотын нэртэй хотын аяллаа 7 дахь фестиваль хотын иргэд болон жуулчдад зориулан 17 талбайд 27 сонирхолтой маршрутыг бэлтгэжээ. Эдгээр аяллыг мэрэгжлийн хөтөч нутгийн судлаачид удирдах явуулна. Энэхүү наадам нь улаан үдийн аялал жуулчлалын боломжийг нээж шинэ аяллаа бүтээгдэхүүн бий болгох, цаашлаад хотын аялал жуулчлалыг сурталчлах зорилготой. Арга хэмжээний хүрээнд 1000 гаруй хүнийг хамруулах төлөвлөгөөтэй байна. Нийтдээ 27-оос дээш аялал явагдана. Главная цель фестиваля Фестивалийн гол зорилго бол оролцогчдод Бурайдын түүх, соёлын уламжлалыг танилцуулахын зэрэгцээ хотынхоо түүх, өв соёлыг хайрлах сэтгэлийг төлөвшүүлэхэд оршиж байна. городу. Үнэн дээр энэ наадам манайд аль хэдийн уламжлал болсон. Учир нь бидэнд байнгын үйлчлүүлэгчид бий. Тэд утсаар холбогдож хизээ болох вэ? Яагаад ийм цөөхөн аялал байна? Шинэ чиглэл байхгүй юу гэж асуудаг. Нэг үйлрэлд хэдэн 10 шинэ аяллаа маршрут гаргаж байсан үеч бий. Мне кажется, даже десятков новинок у нас было экскурсий. В программе фестиваля Фестивалийн хөтөлбөрт хотын гол дурсгал газруудыг хамарсан танилцуулах аялал, улаан үдийг өрмөц өнцгөөс харуулах трамвай аялал, нутгийн хоол амтлах аялал болон бусад олон сонирхолтой үйл ажиллагаа багтжээ. 83. Андрей Слепнев, Данил Щербаков. Новости дня. Почти 100 лет назад Тарбагтад орших энэ байрлал бараг 100 жилийн өмнө чихрийн үйлдвэрийн байр ижээ. Үйлдвэрийн эзэд хэд хэдэн удаа солигдсон ч эцэст нь байрлагыг бизнес эрхлэгч Надежда Петрова худалдаа авсан байна. Тэрээр фермерийн гаралтай хүнс болон нарийн бовны хэд хэдэн дэлгүүрийн эзэн бөгөөд анхны цэгээ олон жилийн өмнө ээж одоо өөрийн гэсэн үйлдвэртэй болсон байна. сейчас у нее своя фабрика. Мы открылись в 2017 Бид 2017 онд хотод жижигхэн нарийн бовны цех нээсэн. Гэр бүлийн уламжлалт сэмээчүүдийн жороор бов хийж эхэлсэн. Манай эмээ нарын үеэс үе дамжсан жор. Тэр жоруудыг бид боловсруулж өөрийн техникийн нөхцөл гаргаад одоо 9 дэх жилдээ жорын дагуу бов хийж байна. и уже стряпаем по ним уже 9-й год. Үйлдвэр тэр чигтээ үйлдвэрлэлд зориулагдаагүй зарим хэсэгт сурагчдад зориулсан аялал болон гар урлалын хичээл зохион байгуулдаг. Хүүхдүүдэд амттан үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг дэлгэрэнгүй үзүүлдэг байна. Бид ч өөрсдөө туршиж үзэхээр шийдлээ. Вообще, конечно, Жихрийн бүтээгдэхүүн хит хитэн шат амжилгаар дамждаг. Түүний нэг нь бүр хөл үсгэх үйл явц юм. после глазирования Бүр хөл үсгэсний дараа чимэглэлийг нь хийнэ. Энэ даалгаврыг ч хүүхдүүд амжилттай гүйцэтгэлээ. Бүгд адилхан бүтээгдэхүүнтэй ч амттан бүхэн нэг нэгнтэйгээ адилгүй өөр болдог байна. финальный Амттан бэлтгэх эцсийн шат бол хөргөх явдал юм. Үүний тулд тусгай хувцас өмссөн байх шаардлагатай. специальную форму. Охлаждаются Амттан удаан хүрдэгч хүүхдүүд төвчээртэй хүлээж суудаг. веером. Но перед тем, как вы Гэхдээ амттан үйлдвэрээс гарахаас өмнө савлах ёстой. упаковать такой формат мы Энэ төрлийн мастер класс хүүхдүүдэд их таалагддаг. Надеждагийн ярьж байгаагаар ийм аялал хийсэн сурагч бүхэн төгсөөд амттангийн үйлдвэрт ажиллахыг хүсдэг гинэ. кондитерами. В старом здании бывшего Хуучин үйлдвэрийн байранд цөөн хідэн төхөөрөмж үлджээ. Хэдийгээр ашиглаж болохгүй ч ажиллагаатай хэвээр байгаа юм байна. рабочие. Там было 3 аппарата. Тэнд 3 төхөөрөмж байсан. Шарикэн дээр яаж ажилтгийг нь харуулсан. Бүгдийг нарийн тайлбарлаж өгсөн болохоор тун ойлгомжтой байсан. Бас нэг үл мэдэгдэх төхөөрөмж бол баглааны машин. Машина. Тут закорачивается. Энд цаастай чихрийг бооно. Туузыг тусгай хутгаар зүсээд тусгай хавчаараар чихрийг бариад цаасанд нь боогод эргүүлнэ. Гарахтаа бодолтой чихэр гарна гэсэн үг. Завернута конфетка в этикеточку.
В остальных отделах Үйлдвэрийн бусад байр цех хэлбэр ашиглагдаж байна. Тэнд зөвхөн боо биш, сүм бүтээгдэхүүн ч үйлдвэрлэдэг. Бизнесийн бүх шатанд Надежда Петрова мини бизнес төвийн дэмжлэгтэй хамтран ажиллаж иржээ. Очень сильно еще помог мой бизнес. Миний бизнес төв надад их тус болсон. Тэдний тусламжтайгаар бид татварын мэдүүлгээ бүрдүүлж бизнесээ нээсэн. Манай 2 үйлдвэр тосгоны уламжлалт болон семейчүүдийн соёлыг хадгалсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Миний бизнесийн тусламжтай бид брэнд бук, брэнд хэв маяга бүтээж, Рос патентэд брэндээ бүртгүүлсэн. Роспатенте зарегистрировать наш бренд. все меры поддержки. Энэхүү дэмжлэг нь Владимир Путиний санаачилсан үр ашигтай өрсөлдөх чадвартай эдийн засаг үндэсний төслийн хүрээнд хэрэгжиж Алена байна. Михайлова, Арюна Абельдинова. Новости дня. Тарбагатайский район. Выбор профессии – одно из... Мэргэжлээ сонгох нь амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг. Гэвч олон суугч төгсөхдөө ирээдүг ямар салбарт зориулах вэ гэдгээ сайн мэддэггүй. Полина Потапова ч мөн адил ийм сонголттой тулгараад байгаа бөгөөд одоогоор хууль эрх зүй болон хүний нөөцийн удирдлага гэсэн 2 чиглэлийг сонирхож байна. Ийм арга хэмжээ манай сургуулийн хувьд анхных биш. Би 3 дахь удаага оролцож байна. Маш сонирхолтой байдаг. Тус бүр өөрийн мэрэгжлийн чиглэл танилцуулж өөр хүмүүс ирдэг. Би аль хэдийн шүүхийн шинжилгээний хэсэгт очиж хурууны хийний улам өрөө авахулсан. Техникийн чиглэлтэй мэрэгжлүүдтэй танилцсан. Мөн залуу эмчнэр тарилга хийж байгааг ажигласан. Өнөөдөр сургууль нэг өдрийн турш мэргэжил танилцуулсан бүтэн интерактив хот болон хувирчээ. Хурууны хийн тодорхой онцлог шинжүүдтэй бөгөөд түүнийг ашиглан тухайн хүнийг таних боломжтой. Хүн бүр онцгой хийтэй бөгөөд тухайн хийн баазад байгаа л олдно гэсэн үг. Хэдийгээр хурууны хий бүр онцгой өөрч гэлээ 3 ерөнхий төрөл бий. Таны хий зөвхөн тандал байна. Ном хэлбэртэй, гогцоотой, мушга гэсэн 3 үндсэн төрөл бий. Хууль зүйн шинжилгээ ухаанд криминалистик гэж салбар бий. Энэ нь мөр, уул мөртэй ажиллах ухаан юм. Өнөөдөр хүүхдүүд хурууны хий илрүүлэх, тогтоох, авах ажиллагаанд оролцож үзлээ. Үүнийг биеэр мэдрэх нь тухайн хүнд энэ ажил сонирхолтой юу үгүй юу гэдгийг ойлгоход тусалдаг. Энэ ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход чухал ач холбогдолтой. Ирээдүйн нисгэгчид, гайлын ажилтнууд, хуульчид, эмчнэр бүгд эндээрч сурагчдад өөрийн мэргэжлийн онцлогийг танилцуулж байна. 6 жилийн туршид олж авсан мэдлэгээ дүү нартайгаа хуваалцах нь үнэхээр сайхан мэдрэмж. Анх анатомийн корпус орж жинхэнэ бэлтгэл материал хүний эрхтэн харж байснаа ярьж өгөхөд тэд их анхааралтай сонсож байсан шүү. Хүүхдүүд ирж их зүйл асуудаг. Ихэнх нь нисгэгч болохыг хүсдэгч газар дээр үйлчилгээний ажилд сонирхолтой ч бий. Манай коллеж дээд сургуулийн давуу талуудын талаар сонирхож байна. Харин Егор Дворников техникийн чиглэлд илүү татагдж байгаа ч яг ямар мэргэжлэр явхаа хараахан шийдээгүй байна. Маш хэрэгтэй, маш тохиромжтой арга хэмжээ. Бидний шиг ийм хүүхдүүд ирээдүйн мэргэжлээ тодорхойлоход тусалдаг юм. Би бүх хэсгээр нь явж бүгдийг нь үзэх хүсэлтэй байна. Проф Бульварын онцлог нь түүний хэлбэр. Энэ бол уйдгартай лекц биш. Харин мэргэжлийн авиацийн тулаан юм. Бүс нутгийн 10 хэдэн их дээд сургууль коллежууд ирээдүйн нисгэгчдийн хаалгыг татахын төлөө өрсөлдөж байна. Энд зүгээр сонсоо зогсохгүй, өөрийгөө тухайн мэргэжилд сорих боломжтой. Би одоо танд зайнаас удирдлагын систем үзүүлж байна. Эндээ сууж байгаад санаа орж ирээд жижигхэн програм биччихсэн юм. Хамгийн энгийн 4 товчтой меню. Bluetooth модулаар би төхөөрөмжөө удирдах байна. Өнөөдөр зөвхөн сурагчид ч биш, тэдний эцэг эхчүүд ч өөр мэргэжилд өөрсдийгөө сорж үзэх боломжтой. Эрхүү хотын оршин суугч Матвей Куимов дулааны инженер боловч өнөөдөр 11-р ангид сурагчдад физикийн хичээл заалаа. Үүндээ хамгийн энгийн суур мэдлэгүүд инженерийн ажлын өдөр тутам хэрэглэгддэг. Тиймээс сургуулийн үндсэн мэдлэг маш чухал. Энэ дараа нь ажилдаа амжилт гаргаж манай үйлдвэрлэлийг урагшлуулах түлхүүр болдог юм а. Заримдаа хүүхэд ирээдүйн мэргэжлээ олоход нь туслахад номын хүрээнээс гарч мэргэжлийг амьдруулах хэрэгтэй болдог. Энэ санааг Эрхүү хотын 14-р сургууль 13 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Манай хүүхдүүдэд маш чухал үйл ажиллагаа. Тэд сургууль төгсөхдөө бат бөх мэдлэг эзэмшихээс гадна тэр мэдлэгээ хаана хэрхэн ашиглах боломжтойгоо мэддэг байгаасаа гэж бид хүсдэг. Ингэснээр тэд зөвхөн өөртөө төдийгүй гэр бүл их орондоо хэрэгтэй хүн болж төлөвшнө. Алина Гурская, Константин Синицын, специально для программы «Новости».
С начала 2025 2025 оны эхнээс өвөр байгалийн хязгаарт 922 удаагийн тал хээрийн төмөр бүртгэгджээ. Томоохон төмрийн нэг шалтгаан нь амьтад иддэггүй өтгөн өвсний давхраг юм. Харин нүүдэлчин цагаан зээрийн тоос хангалтгүй учраас өвсийг хязгаарлахад хүрэлцэхгүй байгаа юм байна. Тиймээс бүс нутагт өвсний өсөлтийг бууруулах зорилгоор бизон зэрлэг үхрийг дахин нутагшуулах боломжийг судалж байна. высокой травой. Өвөр байгалийн нөхцөлд энэ санаачлага маш чухал. Нэгдүгээрт зэрлэг амьтдын тоо өснө. Хоёрдугаарт энэ байгалийн төмөртөд тэмцэх арга юм. Эд хөвсгөө бол шатах зүйл ч үгүй болно. Монголын тал руу харахад тэнд их сүрэгтэй бус нутагт гал бараг гардаггүй. Зунжин өвс ердөө 5 см ургаад л мал амьтад бүгдийг нь идчихдэг. Харин маань нутагт өвс бүслэхийг хүрч ургадаг тул төмөр гарах нь амархан. Тэрч байтугай хээрийн төмөр ойроо орж оройн төмөр болдог. Идея вернуть Бизон үхрийг буцаа нутагшуулах санаа хэдэн 10 жилийн өмнө гарч байжээ. Харин одоо уг санаачлагын бодит жишээ амжилттай хэрэгжиж байна. Хөрш Якутийн Плейстоцны хүрээлэнд Канада улсаас ирсэн 50 бизон амьдарч байгаа бол 400 гаруй нь байгаль зэрлэгээрээ оршиж байна. Энэ санааг манай аав гаргасан юм. Тэр Плейстоцены паркийг байгуулахдаа хамгийн түрүүнд бизон оруулахыг хүссэн юм. Учир нь 20-30 мянган жилийн өмнө мөслийн үед хойд нутгийн өндөр бүтээмжтэй бэлчээрийн экосистемд бизон голлох үүрэгтэй амьтан байв. Нэг арслан зам бүрт 5 бизон үхэр ногддог. Тэр үед Евразийн хамгийн түгээмэл амьтан байсан юм байна. опыт разведения Бизон үржүүлгийн туршлагаас харахад тэд хойд туйлын хатуу ширүү нөхцөлд амжилттай нутагшдаг. Өөрийн сүрэг удам үүсгэж бэлчээрээ бүрдүүлдэг нь байгаль цагуурт эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс Канад гаралтай эдгээр авраг амьтад өвөр байгалийн тал нутгийн холын хамаатныхаа нутагт таваараа дасах бүрэн боломжтой гэж үзэж байна. комфортно. Манай нутаг археологийн хувьд үнэхээр баялаг. Хад чулуун зэвсгийн үеэс эхлээд эртний төмрийн үед хүртэл суурин газруудаас бизон болон арслан зааны яс олддог юм а. Хэдийгээр Египтийн пирамидууд хэдэн мянган жил болсон байсан ч тэр үед манай нутагт арслан заан бизон зэрэг амьтад амьдарч байжээ. Но сначала долго Гэсэн ч төсөл хэрэгжүүлэхэд урт хугацаа ихээхэн хөрөнгө шаардлагатай. Одоогоор бизон үржүүлэх газрууд тодорхой болсон бөгөөд тэдгээр нь өвөр байгалийн өмнөд хэсгийн тусгай хамгаалттай бүсүүд юм. Забайкалья. Эхлээд их сүрэг бүрдүүлэх хэрэгтэй. Азар бизон үхэр нь хөдөө аж ахуйн ангилалд багтдаг тул зэрлэг амьтаас ялгаатайгаар шилжүүлэн нутагшуулахад хүндрэл багтай. Харин аргал гэх мэт ховор улаан номонд орсон амьтдыг шилжүүлэхэд асар их бэрхшээл гардаг. Бизонуудын хувьд ийм асуудал гарахгүй. Тэд фермийн нөхцөлд сайхан амьдардаг. Работа по возрождению Арслан зааны нуух хэмээн нэрлэгдсэн байгаль сэргээх ажилд хэдэн жилийн хугацаа шаардлагатай. Гэсэн ч өвөр байгалийн хөгжүүлэгчид энэ санааг бодит болгохын төлөө тууштай ажиллаж байна. Ойрын хэдхэн жилийн дараа нутгийнхан болон жуулчид тал хээрт инх тайвнаар бэлчиж буй эвэртэй аваргууд болох бизонуудыг өөрийн нүдээр харах боломжтой болох юм а. могут увидеть рогатых косарей, мирно пасущихся в полях. Ирээдүйн Якут нөөшилсөн мах ингэжил туулсан дамжуулагчаар нэгэн жигт хөвөрч байна. Энэ бол умард туйлын худалдаа логистикийн компани шинэ үйлдвэрийн цэхийн хүчин чадлын зөвхөн багахан хэсэг юм. Энэхүү үйлдвэр нь орон нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах сүлжээний төв занглаа болох бөгөөд хамгийн гол нь түүхийн эдийг буцаан ачаалах, үр ашигтай боловсруулах боломжийг бүрдүүлнэ. Умард туйлын худалдаа логистикийн компани үйл ажиллагааны хүрээнд би бүтээгдэхүүний зардлыг бууруулж дотоодын үйлдвэрлэгчдийг аль болох дэмжих үүрэг өгсөн. Энэ ажил манай хойд бүсүүдэд бүтээгдэхүүн хүргэх үйл явцыг ихэнх ялбарчлана гэж бодож байна. Ингэснээр умард туйл болон Якутийн хөдөө орон нутагт амьдралын чанарыг дэвшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Шинэ махан бүтээгдэхүүний цэхийн үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 250 мянган лаз нөөшилсөн бүтээгдэхүүн гаргах боломжтой юм. Энэ бол гайхалтай тоо. Харин энэ онд 55 мянган лаз нөөшилсөн мах үйлдвэрлэх зорилготой байна. Тысяч банок готовой продукции уже до конца этого года. Гэхдээ үйлдвэр зөвхөн нөөшилсөн махаар хязгаарлагдахгүй. Тус цэхийн бас нэг чиглэл бол жимсний сироп, чанамал үйлдвэрлэл юм. Эдгээр бүтээгдэхүүний түүхийн эдийг мөн Якутийн хойд нутгаас цуглуулдаг. Также в северных районах.
Бүх бүтээгдэхүүнийг пастеризаторт чанаж, амт үндрийг бүрэн гаргахын тулд удаан хугацаанд хандладаг. Энэ бүх түүхийн эд манай өөр инх Жиганск, Верхоянскаас хураадаг жимсгэн юм. Ключевым элементом Цэхийн хамгийн гол хэсэг нь орчин үеийн конвейерийн систем, үйлдвэрийн автоклавууд юм. Эдгээр тоног төхөөрөмжийн зөвхөн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхээс гадна бүх дамжлагыг өндөр түвшинд автоматжуулж, ажлын чанарыг баталгаажуулж байна. процессов. Петр Васильев, Элита Махно, Якутск. Хятадын 10 мужи нэгдэн нүүдлийн шуудын аюулгүй байдал болон тэдний нүүдлийн замыг хамгаалахаар хамтран ажиллаж байна. Хойд зүгийн нутгаас өмнөд рүү чиглэдэг энэхүү нүүдлийн шугам нь жилийн Жанси, Гуандун зэрэг мужуудаар дайран өнгөртгөө. Бид нүүдлийн шуудыг хамгаалснаар тэд өмнөд нутаг дэх очих газартаа аюулгүй хүрэх боломжоор хангаж байна. Шуудын зогсолт бүр дээр тэдний байдлыг хянан бүртгэдэг. Энэхүү нүүдлийн гол замын нэг чухал хэсэг бол Жанси мужи дахь Сючуан нүүдлийн коридор юм. Жил бүр үгээр сая шувууд дайран өнгөрдөг бөгөөд энэ нь биологийн төрөл зүйлийг хадгалахад үүнт ач холбогдолтой гол зангилаа болдог. Хятад улс нь дэлхийд шувуудын олон янз байдлаараа тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд энд 1500 гаруй зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Тэдгээрээ 800 гаруй нүүдлийн шувууд юм. Дэлхийн 9 гол нүүдлийн замын 4 нь Хятадын нутгаар дайрчин өрдөг. Шуудыг иж бүрэн хамгаалахын тулд Хятад улс 3 жилийн хугацаатай улсын хэмжээнд хэрэгжүүлэх кампанит ажлыг эхлүүлжээ. Энэхүү ажлын хүрээнд амьдрах орчныг хамгаалах, хууль бус ан агнуурыг тасан зогсоох, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн байна. Үүнтэй уялдан жил бүр Сючуаны нүүдлийн замын дагуу шувуудын баяр зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр цагаан тогруу, цэн тогруу зэрэг мянган шувуу цайны тариалангийн талбай, тунгалаг нуурын дээгүүр эрхчлөөтэй дүүл нисдэг гэжээ. Константин Матвеев и Дмитрий Калинин. Новости Большой Азии. 2025 оны олон улсын ухаалгаар холбогдсон тээврийн хэрэгслийн баг хурал болж жолоодлохын ирээдүй юм. Хиймэл оюун ухаан автомашины салбарт өрнөж буй асар том өөрчлөлтийн хөдөлгөгч хүч юм а. Энэ нь энгийн тээврийн хэрэгслийг ухаалаг, харилцан холбогдсон орон зай болгон хувиргаж байна. Ийм өөрчлөлт хамгийн тод хоёр чиглэлд илэрч байгаа. Ухаалаг, бүхээг болон ухаалаг, жолоодлого. Энэ бол жолоочийн нүрийг таних тохиолдолд 3D камер юм. Ядрах, нойр хүрэх үед сэрэмжлүүлж анхааруулга өгдөг. Ялангуяа урт хугацааны аялал эсвэл бороо зэрэг хүндрэлтэй нөхцөлд хэрэгтэй бөгөөд жолоодлагын аюулгүй байдлыг мэдгэдэггүйц нэмэгдүүлдэг юм а. Үзэсгэлэнд зөвхөн автомат жолоодлого буусан мөн ухаалаг бүхээг буюу автомашины дотоод орчны технологиудад онцгой анхаарал хандуулжээ. Ухаалаг бүхээг нь жолоочтой харилцан ажиллаж ядрааг бууруулах, жолоодлагыг илүү тухтай аюулгүй болгоход чиглэгддэг. Мэргэжилтнүүдийн тооцоосноор жолоодлогын туслах системүүдийн хэрэглээ Хятад улсад хурдцтай өсөж байгаа бөгөөд 2025 оны 1-ээс 5 дугаар сарын хооронд шинээр үйлдвэрлэгдсэн суудлын автомашины 61% нь ийм системтэй болжээ. Эдгээр платформуд нь автомашин үйлдвэрлэгчдэд сургалтын загвар боловсруулах, туршилтын симуляц явуулахад тусалдаг. Жишээлбэл сүжөө, хотод тээврийн хэрэгслийн туршилт болон замын өгөгдлийг нэгтгэн боловсруулж, автомат жолоодлагын системийг хөгжүүлэхэд зориулсан сургалтын загварууд бий болгож байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухаан автомашины үйлдвэрлэлийг шинжилж, ухаалгаар холбогдсон тээврийн хэрэгслүүд энэ өөрчлөлтийн тэргуун игнэнд явж байна. Александр Яровой, CGTN.